Бодлого тодорхойлогч, зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Сорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгааг хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ. Сайн мэцхан үзэгчдээ та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр танд хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаад урьдчилан зочдоо та бүхэнд танилцуулъя. Монгол Улсын хурлын гишүүн Лувсан Жамц, за төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн дэд профессор доктор эдийн засагч Инх Бат нарыг студид тавиад байна. Та бүхэнд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд. Тэгэхээр бид энэ удаагийн нэвтрүүлгээ илүү цаг үеийн шин чанартайгаар одоо үзэгчдэд хүргэхийг зорж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд бол Лувсан Жамц гишүүнээс асуумаар байна тийм. Бидний хувьд бол яг сүүлийн дугааруудаа төсвийн асуудал, татврын асуудал одоо яаж энэ иргэдийн хүлээлтэд нийцэх вэ, гаргалгаа нь юу байх вэ гэж аль болох бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчид, эдийн засгийн байр суурийг хүргэсээр ирсэн. Тэгээ яалтчгүй эдгээр бүх өөрчлөлтүүд одоо улс төртэй холбогдож байна л да. Тэгэхээр өнгөрсөн ням гарагт засгийн газраас 5 жилийн үндсэн чиглэлээ төслөө танилцууллаа. За энэ дээр бас хилцүүлэг явах бах тий. Үүний дараа энэ 7 хоногт бас засгийн газар одоо ерөнхий сайд маань Монгол Ардын намын даргад үргэлжлэхгүй гэдгээ бас аль бие ёсоор илэрхийллээ. Тэгэхээр яах аргагүй энэ бүх шийдвэр гаргалтуудад одоо улс төрийн нөхцөл байдал чухал байгаа учраас Монгол Ардын намын бас энэ болж байгаа үйл явдлын талаар та намын гишүүний одоо байр суурийг сонсохыг хүсэж байгаа. Тэгэхээр биднэрт ямар хүлээлт вэ гэхээр за Монгол Ардын намын дарагт одоо өрсөлдөхгүй гэд мэдих тэрийн засгийн газар солигдно гэсэн үг үү? Одоо яг намын дүрм журмаараа ерөнхий сайд нь ямар байх ёстой вэ? Та энэ дээр бас байр суурь бас өөрийн одоо мэдээлэл хаваалцахгүй юу? Намын дүрмээр бол намын дарга ерөнхий сайд байна гэсэн дүрмтэй байгаа. Тэгэхээр өчтөр гарсан мэдээллийг хараад бол ерөнхий сайдын ажлыг өгч байгаа болов уу гэсэн байдлаар харагдсан. Гэхдээ бас агуулгын хувьд харахад бол ажлаа үргэлжлүүлнэ гэсэн хүсэл зорилготой байсан болохоор бас намын их хурлын дараа ерөнхий сайдын хэрэг асуудлыг ярилцж байгаа шийдэх болов гэж бодож байна. Гол нь намын их хурл бол бодлогын мэтгэлцээ ярьсан цаашдаа ялангуяа 5 жилийн хөгжлийн чиглэл, үндсэн чиглэл байгаа. Эндээ нийцсэн ямар арга хэмжээнүүдийг Монгол Ардын нам бариад явахын социал демократ үзэл баримтал буюу энэ боловсрол, эрүүл мэнд, орон сууц гэсэн 3 үндсэн одоо салбаруудыг яаж хэрхэн хөгжүүлж авч явах вэ гэсэн ийм талуудаараа бодлогын шийдлүүдийг ярилцаасаа гэж тийм хүлээлттэйгээр байна. Одоо энэхүү эдийн засгийн төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн. Тэгээд олон нийт иргэдийн зүгээс бол за ерөөсөө доктортой улс төр доктортой засгийг бол маш их өсөж байгаа. Гадаад хөрөнгө оруулалт талаасаа ч тэр те сүүлийн жилүүдэд энэ дээр бол бид нар маш их өөрчлөлтүүд гарч байна. За авилгын индекс бол нэлээдгүй хэмжээгээр Монгол улс ухарч байна тий. Тэгэхээр яг энэ төсөв болон эдийн засаг, мөнгөний бодлого том зургаараа доктортой байхын тулд одоо зарчмын үед ямар өөрчлөлт шаардлага хэрэгтэй байна. Та одоо энэ цаг үеийг энэ улс төрийн одоо өөрчлөлтийн богино хугацааны мэдээлэл шийдлүүд ер нь яаж нөлөөлөх вэ гэж харж байна. Яг хувь эдийн засгийн байр суурьаар. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө манай улсын төвчөрсөн төлгөөд эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засгийн систем рүү шилжээд 30 гаруй жил өнгөрч байна. За энэ хугацаанд эдийн засаг, нийгмийн амьдралд маш их өөрчлөлтүүд бий болсон. Тодорхой мэдээж хэд хэд удаагийн сонгуул болж ирсэн. Хөгжлийн бодлого төлөвлөлт тодорхой хэмжээгээр одоо сайжраад ингээд өөрчлөлтүүд ингээд явж ирсэн. Тэр хугацаанд бас мэдээж хууль эрх зүйн зохицуултууд бий болж ирсэн. Ололт амжилтууд байгаа, алдаа төтөлүүд байна. Нэг онцлог байдаг. Ялангуяа манай улс жижиг улс эдийн засгтай. Тэгээ нэг гол зүйл юу вэ гэхээр хажинд орох эрс байлыг ашигламжлал ихтэй. Ялангуяа 2004 оноос хойш энэ эдийн засгийн бүтцэд энэ уул уурхай гажийн доорх эрс байлыг бол эдийн засгт голлох байр суурь эзлээ явуулсан. За үүнээс шалтгаалаад манай улсын одоо эмзэг байдал бол бий болоод эхэлж байгаа. За үүнтэйгээ холбогдуулаад бид нар энэ дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын асуудлуудыг зайлшгүй тавих асуудлууд гарч ирсэн. За энэ утгаараа яг ижил төрлийн бусад улс орнууд туршлагыг ингээ хараад тахт бол энэ төсвийн талаас доктортой байх асуудал бол туйлын чухал байдаг юм байна. Ялангуяа энэ гол 2-3 бүтээгдэхүүн дээр
газрын дор харьц баялаг алдчихсэн нүүрс гэдэг ч юм уу. Ийм баялагтай улс орнуудад бол энэ төсөв доктортой байж аж макро эдийн засгийн доктортой байдлыг хангах асуудал бол туйлын чухал байдаг юм байна. Тэгжээс урт хугацааны хөгжлийн нийгмийн эдийн засгийн асуудлуудаа шийдэж явдаг юм байна гэдэг асуудлын өрөөнд үндсэндээ энэ байдал маань та бүхэн мэдж байгаа 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн том хямрал болсны дараа бол олон тодтод руу харагдаж ирсэн. За 2010 онд бол манай улс төсвийн доктортой байдлын тухай хуультай болсон. За энэ хууль бол үндсэндээ одоо яг энэ чийл гэдэг ч юм уу ийм ижил төрлийн жис тэгээ алтаа олборлдог ийм улс орнуудын төсвийн одоо гол дөрмийн баримтлагдаг ийм улс орнуудын хууль эрх зүйн актыг бид нар үндсэндээ бол тулгуурлаж төсвийн доктортой байдлын тухай хуулийг баталсан. За тэгээ 2011 онд бол энэ төсвийн тухай хуулийг баталсан. За улсын хурлаар хэлцээд за энэ хууль бол их чухал хууль байсан. Одоо ч гэсэн тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэж байгаа. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн үүднээс аваад үзэх юм бол үндсэн хуулийн дараа орж ирэх органик хууль гэж үздэг. Өөрөөр хэлбэл органик хууль гэдэг маань үндсэн хуулийн дараа бусад ординери буюу энгийн хуулиудаас илүү хүчтэй бусад одоо хууль эрх зүйн актууд энэ төсөвтэйгээ холбогдож энэ үйлчлэлийг хэрэгждэг ийм хууль бич байдаг. Бусад орнууд шиг энэ байдлаар харж үздэг. За ингээд үндсэндээ манай улсын эдийн засгийн нөхцөл байдал энэ хугацаанд бид нар мэдээж олон улсын банк санхүүгийн байгууллагууд хамтаа ажиллагаа явуулжсэн тодорхой хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Гэсэн хэдий ч бидний одоо энэ эдийн засаг нийгмийг дунд болон урт хугацаанд тодорхойлох баримт бичүүд за төсөвтэйгээ холбогдох жилийн хөгжлийн төлөвлөгөө төсөвтэйгээ уялдах асуудал бол сул явж ирсэн. За үүний энэ тодорхой хэмжээгээр гадаад зах зээл дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас тодорхой хэмжээгээр холбоотой мэдээж нөгөө талаас дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас за тэр тодорхой эдийн засгийн одоо макро бодлого тий за мөнгөний бодлого тэр дотроо төсвийн бодлого валютын ажлын бодлого ажиглагдсан зүйл нь одоо гол асуудал нь юм байна. За төсөв намар хилцээд эхэлсний бараг дараа эхлэхдээ зэрэгцээд багш эмчнэр маань одоо цалин нэмгээ шаардаад хэлсэн тий. Гэтэл нөгөө яг тэр дор нь өөрчлөлт ихээр аль хэдийнэ боогод ороод ирсэн. Тэр шаардлага юу гэдгийг хавар төсвийн өрөөний мэдээлэл хилцэх үеэр ярих хэрэгтэй байсан. Одоо ингээд бүх тоонуудаа зоогоод ирсэн байхад энэ богино хугацаанд өөрчлөлтийг хасар хүндрэлтэй гэх мэтчлэн тайлбаруудыг хэлж байгаа. Тэгсэн чинь одоо богино хугацааны буюу эх оны төсвийг хилцээ явж исэн чинь араас нь 5 жилийн үндсэн чиглэлийг одоо ярьж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хувийн иргэний хувьд бол сэтгүүлч хувьд ч гэсэндээ хөндлөнгөөс харахад эхлээд урт хугацааны бодлого дээр нэлээд сайн хэрэгжүүлж за цалин тэтгэврээ ингэж нэмэгдүүл эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалаа ингэж нэмэгдүүлэх гэж том зургаар нь гаргачаад тэгээд 26-7 оны жил бүрийн төсөвтэй суулгах хизээн санал авахын хизээн ингээд нэг тийм ухарч ч юм уу ингээд урвуу яваад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байгаа. Энэ дээр ер нь юу алдаатай байна? Одоо богино хугацаанд өөрчлөлт болохгүй зүйл нь юу байна? Магадгүй засаг сайжруулах тийм зарчмын өөрчлөлтүүд. За тийм. 5 жилийн үндсэн чиглэл, 4 жилийн хөтөлбөр, 1 жилийн хөгжлийн төлөвлөгөө. Тэгээд энэ дээрээ суурилсан төсөв байх хэрэгтэй. Одоо манай дээр 5 жилийн үндсэн чиглэл яагаад оройтож гарч байгаа гэхээр хуулийн дээр өргөн барих хугацаанд 10 сарын 31 ингээд заацсан. Тэгээ энэ жилийн хувьд бол төсвийн өргөн барих хугацааг 9 сарын 1 болгоод ингээд өмнөх жилүүдээс бол эрт болгоод чуулган ч гэсэн 1 сарын өмнө эхэлсэн. Төсөв дээр илүү сайн ярилцаа гэсэн тийм зорилготой байсан тийм. Тийм. Тэгээд яагаад ийм нөхцөл байдалтай. За нэг 2 3 зүйлийг засах хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт нийгмийн одоо энэ уур амьсгалаас хамаарат төсвийг ингэж томоохон хэмжээгээр өөрчилдөг зүйл бол байж болохгүй. Гүйцэтгэх засаглал ялангуяа ерөнхий сайд бол үйлдвэрч нэвлэлтэйгээ хөдөлთა ажилтны дахимтайгаа эртнээс ярилцаж авах хэрэгтэй. Жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хавар баталж байгаа. Энэ дээрээ бид нар цалин хөлс нэмэх юм уу? Ямар төлөвлөгөө байна, төсөл арга хэмжээ байна, хувийн хвшлийн оролцоо энэ чинь юу хэрэгтэй байна гэдэг бэлэн байдлыг бид нар мэдээлэл тодорхой өгч явах хэрэгтэй. Тэгээ энэ дээр үндэслээд төсвийг намар өргөн барихтаа тухайн хөгжлийн төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээний эренбийг гаргаж өгөх хэрэгтэй. Яг энэ 5 жилийн үндсэн чиглэл дээр жишээ нь эдийн засгийн өсөлтөж байт юм а тийм хүний хөгжлийг дэмжинэ, хүүхдийн боловсролыг дэмжинэ ч гэдэг. Ийм үзүүлэлтүүдэд сайжруулахын тулд ямар төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх юм бол илүү үр дүнтэй байна гэсэн эренб дараалал нь байх хэрэгтэй. Энэ нь байхгүйгээр төсөв орж ирдэг. Цаашдаа энэ бид нар засах хэрэгтэй. Тэгээд их хурал дээр хилцэхдээ эренб дараа байхгүй юм чинь аль нь чухал биш гэдгийг хурлын гишүүд мэдэхгүй байна. Тэгээд өөрсдөө төсөв дээр санал гаргахтаа бас адилхан
эрэмт дараа харгалзахгүйгээр орон нутагта зам тавьж идэв юм тий. Авцамын зогсоол барьж идэв. Ийм төслүүд орж ирнэ. Гэтэ эдгээр зүйлүүд маань хөрөнгө оруулж байгаа тий. Урсгал зардал бас байж болно. Эднэр маань нийгэмдээ эдийн засгийн хөгжилтэд ямар нөлөө үзүүлэх юм бэ гэхийг хэлж чадахгүй байна. Тэгэхээр бидний дэс дараагаа зөв барих хэрэгтэй байна. Төслийн ач холбогдлын эрэмт дарааг бас бид нар гаргаж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ нийгмийн одоо уур амьсгалаас шалтгаалаад одоо багш нарын цалин 76% нэмнэ гэж байна тий. Би бол багш нарын цалин нэмхийг дэмжиж байгаа. Эмчнэрийн цалин нэмхийг ч бас дэмжинэ. Нөгөө талдаа инфляци бодох хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн төлөвлөгөө ярьж явах үедээ багш эмчнэртэйгээ сайн ярилцах хэрэгтэй байсан. Төсөв өргөн барихтаа л багш эмчнэрийн цалин нэмэхгүй гэдээ ороод ирэхлээр мэдээж ийм уур амьсгал үүсэх нь бол тодорхой ойлгомжтой зүйл. Энийг урьдчилж яриаггүй улмаас ийм 76% гэсэн ийм огцом шийдвэр гарч байгаа гэсэн. Энэ өөр эдийн засгт хортой. Сая хэлсэн инфляцигаа өдөөгөө явч тэ. Атар талах одоо эргэжил нэг ширхэг 5,000 төгрөг болчихвол яах. Энэ хэний хариуцлага юм? Одоо 2019 оны үндсэн хууль одоо өөрчлөгснөөс хойш бид нар ерөөсөө 2 дахь удаагийн дунд хугацааны буюу 5 жилийн үндсэн чиглэлээ хэлцэж байгаа шүү дээ. Тэр үед бол хөрс өх ерхий сайд байсан тийм хөрс өх ерхийлэгч маань ерхий сайд байсан. Одоо заншдэр ерхий сайд маань улсын хурлын дарга байсан. Тэг яг одоо яг тэр үеийн үндсэн чиглэлийг бас ингээд эрэмб дараагаар нь харьцуулаад харж илаа л да. Төсвийн доктортой байдлын зүгээс яаж санал оруулдаг вэ зарчмын хувьд те яаж жил бүрийн төсөв дээр энэ үндсэн чиглэлтэйгээ уялдуулж хийх талаар санал оруулдаг вэ? Таны хэлснээр бол надад улс төрчид яаж шийдвэр гаргадаг вэ гэхээр за тухайн үед нь ямар ч эрэмб дараа зарчмын зүйл байдгүй юм байна. Тим одоо гайдлайн гэдэг юм уу те зааварчилгаатай сайн богино хугацаанд хангаж чаддгүй юм байна. Ерөөсө хоёрхан юмн дээр шийдвэр гаргаад байгаа юм шиг те. Олон нийт яаж хөдөлж гин, олон нийт юу хүсэж гин, тухайн магадгүй сошиал ертөнцид юу вайрал болж гин. Нөгөөх нь баг манай тойрогт хэдийг суулгах байж гэдэг юм уу те эсвэл манай яамд хэдийг суулгах байж юм уу. Нэг ийм л юм ерөнхий юм харагдаад байгаа. Тэгэхээр би энэхүү эдийн засгчаас асуух гэдэг гол зүйл нь энэ 5 жилийн үндсэн чиглэлд ямар зарчмаар, ямар институтүүд, ямар шат дараатаагаар гол нь саналаа оруулж гин. Одоо энэ 11 сарын 30-наас өмнө батлана гэсэн. 15-наас үндсэн чиглэлээ юу? Гэхдээ энийг бол хугацаа. Төсвөө бол эхлээ баталж дараа нь үндсэн чиглэлээр батлая гэж ах шиг байна те. Тэр энэ нь ер нь бодлогын хувьд ямар байгаа вэ? Цааш яаж сайжруулах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр нэгдүгürt би гишүүнтэй санал нэг байна. Өөрөөр хэлбэл энэ төрийн таны асууж байсан бид нар дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл буюу 2026 за 2027-28 оны төсвийн төсөөллийг аль энэ 6 сард засгийн газрын өргөн мэдээлсний дагуу улсын хурл баталсан байгаа. Хуулийн дагуу. За харин энэ оны үед бол 7 сарын 9-нд дахиад тодорхой хэмжээ төсвийн доктортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулаад нэг удаа дахиад төсвийн хүрээний мэдээлэлд өөрчлөлт оруулах нэг удаагийн ийм хуулийн зохицуулт хийсэн. За тэр хуулийн зохицуулт бол энэ оны үед бол үйлчлэл нь 11-р сарын 15-нд гэхэд дахиад энэ дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл 2026 за 27-28 оны төсөөлөл дээр өөрчлөлт их эрхээ бол засгийн газар авсны дагуу оруулж ирсэн. Зөвхөн хавар хилцдэг зүйлээ одоо нэг удаа үүнээс цааш одоо эх жилээс эхлээд одоо төсвийн хүрээний мэдээлэл 6 сарын 1-нд одоо ингээ улсын хурлаар хэлцээд баталсны дараа 3 сарын дотор одоо ахаад энд өөрчлөлт оруулахыг хуулиар хоригдсон байгаа. За энэ бол их давуу тал. Өмнө нь бол энэ төсвийн доктортой байдлын тухай хууль бид түрүү хэлжсэн 2010 онд батлагдсан хэдий боловч энэ хуулийг ялангуяа энэ тусгай дөрмүүдээ одоо баримтлахгүй байх төсвийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлахтаа энэ зарчмаа өөрчлөх гэдэг ч юм уу. За энэ утгаараа жил болгон одоо ингээд төсвөө дагаж төсвийн хүрээний мэдээллийг оруулж ирдэг. Жил болгон одоо улсын хурал дээр намрын чуулган дээр төсөв хэлцээ, төсвийн хүрээний мэдээлэл хэлцээд гишүүд ялангуяа одоо энэ шинэ гишүүд маань 2 төсөв хэлцээд байгааг бүр ингээ хооронд нь холилдсон. Айл нь ямар хүчтэй, энэ төсөв нь юу юм, төсвийн хүрээний мэдээлэл нь юу юм гэдгийг ч хоорондоо одоо жишээ тэрэн чуулганы хуралдан дээр одоо төсвийн хүрээний мэдээлэл ярьж байгаа төсөвтэй холбоотой асуудал ярьж байгаа гэх юм уу. Ийм асуудал гарч ирээд байна. Түрүүн таны ярьсан тэр асуудлын хувьд бол жишээлбэл энэ оны үед 2026 оны хөгжлийн үндсэн чиглэлийг бол улсын хурал баталсан. Гэтэл дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийг чинь одоо хэлцчихэд. Одоо тэгээд 2026-аас 2030 оны дунд хугацааны эдийн засгийн нийгмийн хөгжил 5 жилийн төлөвлөгөөг оруулж хийж байна. Ингээ эн чинь зөв нь яах ёстой вэ гэхлээр эхлээд дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлээ баталчаад за тэгээд тэрнийхээ өрөөнд эдийн засгийн нийгмийн хөгжил жилийн төлөвлөгөөгөө баталгаашаа өмнө
одоо 4 жилд нэг удаа хөдөлдөг, 5 жилд нэг удаа хөдөлдөг ийм зүйл байгаа шүү дээ. Дунд хугацааныхаа 2026 оноос 2030 оныхоо үндсэн чиглэлээ батлаад за энэ дунд хугацаа гэдэг нь төсөв санхүүгийн ойрын 3 жилийн хугацаанд нэг урд зарлага, нийт эдийн засгийн өсөлт эдгээр бүх макро эдийн засгийн параметруудыг тооцоод явждаг. Тэгээд тэрнтэйгээ санхүүгийн их үүсвэрчин бас ямар байгаа юм? Баталсан байгаа эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө чинь 5 жилийн хугацаанд ямар байгаа юм? За үүний дараа бол одоо жилийн төсвөө босуулаад тэр дундаас бас нэг баталсан байгаа 2025 26-аас 30 оны эдийн засгийн нэмийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнөөс одоо яг 26 онд хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөө нь юу юм? Тэрийгээ хэлцээд хөрөнгө оруулалтууд нь юу байх юм? Хөрөнгө оруулалтууд нь төсөвтэй хөрөнгөний зардал дээр яаж бас тусцсан байх юм? Ийм дараалалаар явах хэрэгтэй байна. Энэ дараалал нь өөрчлөгдсөн гэдэг юм. Энийг өөрчлөх гэсэн ер нь одоо гишүүдээс санал гарах уу? Одоо ахиа хуулийн төсөл санаачлах шаардлагатай гэсэн үгээр өөрчлөлийг юу? Одоо жишээлбэл түрүүн тэр хөгжлийн бодлого түүний удирдлагын тухай хууль 14-ийн 4-т байгаа. Одоо түрүүн хэллээ 12 сарын 31-ний дотор засгийн газар улсын их хурл дараа жилийн 5 жилийн төлөвлөгөөг босуулж оруулж ирнэ гэдэг. Энэ 6 сарын өмнө одоо хугацааг нь одоо эн чинь бас их сонгуулийн үедээ бас давхцаад ингээд их сонь байдал руу цикл рүү орж байгаа. Тэгэхээр дараагийн одоо дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг хэрэгжиж эхлэхээс ядаж 2 улирлмууд хагас жилийн өмнө 6 сарын өмнө таталж ивэл энэ нийтдээ сонгуультай давхцдаг гэхээр бас магадгүй зориуд сонгуультай давхцуулж энийг өөрчлөх сонирхол бага байдаг гэж одоо хардталт үүсгэж байна л да. Яг 2024 оноос 2028 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр гарч ирсэн. За энэ үр дүнд бол улсын хурал одоо шинээр бүрдсэн байж байгаа тийм. За тэгээд шинээр засгийн газар мөрийн хөтөлбөрөөр баталсан энэ байх үедээ бол гол нь эдийн засаг нийгмийн хөгжил 5 жилийн төлөвлөгөөн дээрээс суулж өөрөөр хэлбэл эхлээд тэр засгийн газрын бодлого чинь яаж явах ёстой вэ гэхээр үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөтэй заавал уялдсан байх ёстой. Тэр дотор агуулж байна. Тэрнээс биш засгийн газрын бодлоготой үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө дагаж явна гэсэн ойлголт ерөөсөө байж болохгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл айлч яаж сайжруулах вэ гэдэг асуудал байгаа тийм. Энэ яг хөгжлийн бодлого түүний удирдлагын тухай хууль дээр ажиллаж байгаа. Нэгдсэн чуулган дээр бол би тогтмол шалгуур үзүүлэлт гэж ярьдаг. Үндсэн чиглэл гэдэг бол ерөөсөө энэ шалгуур үзүүлэлтүүдийг л ямар хэмжээнд хөгжүүлэх юм бэ гэдэг 8 том зорилго тавиад тэрэн дотор бас үндэсний одоо зорилттой. Тэгээд салбаруудын зорилт байгаа. Дээрээс нэмээд одоо тухайн төсөл арга хэмжээ чинь хөтөлбөрүүдийн зорилт гэсэн. Ер нь шалгуур үзүүлэлтийн нэгдэл нь 5 жилийн үндсэн чиглэл юм аа. Энийг засгаар ажиллаж байгаа. Тэгээд энэ маань өөрөө бас 10 жилийн зорилттой хөтөлбөр байгаа. Урт хугацааны буюу алсын хараа 20-тай бас байгаа. Тэгээд эдний шалгуур үзүүлэлт хоорондоо уялдахгүй байгаа гэдэг маш том асуудал байна. Энэ дээр ажлын хэсэг байгуулчаад ажиллаж байгаа гэсэн үг тийм. 185 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг санаачлаад эдрийгээ засъя. Сая хэлсэн хавар бол төлөвлөгөөгөө яри, төсвийн хүрээгээ яри. Хаврын чуулган шүү тийм ээ. Тэгээ намартаа төсвөө яри. Тэнгууд энэ төлөвлөгөө болон хүрээн дээр үндэслээд төсөө боловсруулдаг байлаа гэсэн. Энэ зөв голдролын оруулахын ажлыг хийж явж байгаа. Одоо энэ намрын чуулганы өргөн байх уу? Явцыг харна л да. Тийм. Амжихгүй харна тийм. Аль болох олон талын оролцоог хангах хэрэгтэй. Тэрийг хангаж ажиллах. Тийм байх. Яг одоо энэ оролцоог хангах дээр л яг учир дутагдaltaй байгаад бол хэсэг хугацаанд завсарлаад ярилцлага үргэлжлүүлээ. Үзэгчдээ та бүхэнд анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр хүрч байна. Туудахгүй эргээд болцъё. Хөтөлбөртэй эргэн тавтай морилны үзэгчтэй. За одоо энэ нэвтрүүлгийн энэ хэсэгт улсын төсөвтэй холбоотой бас үргэлжлүүлж ярилцъя гэж бодож байна. За 5 жилийн үндсэн чиглэлтэй бас ингэ харьцуулаад бас харлаа л да тий. Яг хоо хамгийн бид нар анализ засаглал ба зах зээл хөтөлбөрөө үндсэн 6-7 редакцтай хамтарч идэг. Түүний нэг нь график юм байгаа. Илүү дата суурьтаас түүл зөв хөгжүүлдэг. За тэгэхээр нийтлэлийг бас онцлохыг хүсэж байна. 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжиж бэрх ажлуудыг одоо сэтгүүлч энэ биш онцлсан байгаа. 2030 он гэхэд ядуурлыг 50% бууруулна тий. Энэ бол яг хэрэгжих боломжтой юу? Тэний одоо хэрэгжихийн тулд одоо гаргалгаанууд нь юу байх вэ? Шийдэл нь байхгүй байна. Эдийн засгийн эрхчлөөний индексийг урагшлуулнаа. Гэтэл өнөөдөр ямар байгаа вэ? Төрийн өмчийн оролцоог яг боддоор багасгаж чадж гэнэ үү гихчлэн байгаа. Тэгтээ төсөвтэй холбоод харахад за үндсэн чиглэлийн хамгийн нэгдүгээрт бол хүний хөгжлийн асуудал байсан. Гэтэл төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн дийлэнх хувийг нь
Одоо жишээлбэл энэ Зам дээр. зам тээвэр байна тий. Тэгэхээр ингээд яг л бодтой тоо мэдээ одоо хэрэгжилт дээр эсрэг тесрэг байгаад байна л да тий. Энэ дээр одоо яг яаж юу гэдэг шахвал зүгээр вэ гэж одоо асуухаас өөр аргагүй үрж байна таны байрсаар. Хоёр зүйлийг хэлэх хэрэгтэй болов. Энэ удаагийн төсөв 5 жилийн үндсэн чиглэл бол өмнөхүүдээс бол харьцангуй гайгүй орж ирсэн. Төсөв дээр 3 давуу тал байсан. Нэг нь олон нийтийн санд асуулга явсан. Боловсрол эрүүл мэндийн эрчим хүчний салбарыг 1 2 3 тавья. Ийшээ хөрөнгө оруулалт хийх. Эрчим хүч. Тэ ингээ хийя гэд. Харамсалтай нь яг төсвийн хөрөнгө оруулалт юм урсгал зардал дээр бол ийм байхгүй ороод ирсэн. Хоёрдугаарт нь болохоор энэ үндсэн чиглэл дээр энэ KPI гэж ярьж байгаа шалгуур үзүүлэлтүүдэд зөв тавьж байгаа. Гэтэ энийг яаж хүрэх вэ гэдэг нь сайд нарын хийх ажил. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хийх ажил те. Тэгээ ядуурлыг хэрхэн бууруулах юм бэ гэвэл эдийн засгийн хөгжлийн яамны одоо тэргуун шадар сайтаас л хамаарна. Тэгэхээр энэ шалгуур үзүүлэлт улсын хурал бол шалгуур үзүүлэлтээ зөв тавиад эндээ хурж ийн үгүй юу гэдгийг нь шахаад хэрвээ тэр хүн жил болгоныхоо зорилтыг биелүүлж чадахгүй байх юм бол хариуцлага хүлээдэг. Энэ зөв тогтолцоор орох гэж байгаа эхлэл юм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэл юу зарим сайд нар засгийн газар огцорлоо ямар шалтгаанаар гэхээр нэг улс төрийн шалтгаанаар л байдаг. Яг энэ эдийн засгийн хөгжил, иргэдийн амжиргаа сайжирч байгаа хүний хөгжил гэдэг шалтгаанаар огцорсон ерөнхий сайд би мэдэхгүй. Тэгэхээр яг ийм шалгуур үзүүлэлтээ бид зөв тавьж чадах юм бол улсын хурал гэлтгүү иргэд нийгэм салбарынхан байна. Энийгээ салбарын сайд төсвийн ерөнхийлөн захирагч нараасаа шаардах суурь байгаа гэсэн. Тэг хүрх боломжгүй зарим зүйлүүд байгаа гэдгийг хэлж байна те. Энийг бас ингээ хэлцэж авах хугацаанд бас засаад явж болно. Гол нь олон нийтийн оролцоог хангах явчих юм бол энэ илүү сайн үндсэн чиглэл болох уу гэж бодож байна. Энэ жилийн төсвийн гол хүлээлт нь одоо эх оны гэсэн үг шүү дээ. Гол хүлээлт нь өнгөрсөн жилээс хойшааг үнэнд одоо бизнесийнхаа маш их харж байна. Татварын өөрчлөлтийг хийгээд өгөөч, шинжилгээг хийгээд өгөөч гэд. За одоо сангийн сайдын мэдээснээр бол 26 оны төсөвт 3-аас 4 их найдын орон зайг бий болгосон гэд татварын өөрчлөлтөд зориулаад за яг ингээд төслөө өргөн барьсны дараа дахиад нэг их найдаар одоо цалин тэтгэвчтэй холбоотой, цалинтай холбоотой асуудлуудын шаардлага үүсээд байгаа. Тэгэхээр энэхүү эдийн засгчаас одоо харьцангуй бас энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр өөрчлөлт оруулаад эхлэвэл энэ гол тоо баримтууд ер нь тоонууд яаж өөрчлөгдөх бол төсвийн зарлагын хоорондын одоо юу гэдэг энэ төсвөөс аваад ийшээ тавья гэдэг чинь шилжилт хөдөлгөөнүүд эсвэл одоо зарлага дахиад нэмэгдүүлэх боломж нь байгаа юу гэдэг дээр. Тэгэхээр нэг зүйл байгаа. Бид нэр одоо эх оны төсөвтэй холбоотой асуудал, 26 оны төсөвтэй холбоотой асуудал, 26 оны төсвийн хүрээний мэдээлэл болон 27 28 оны төсвийн төсөөллийг бол улсын хурал одоо ингээд удахгүй 11 сарын 15 өнөө маргааш ингээд баталж байна. За төсвийн доктортой байдлын зөвлөлийн нэг гол гүйцэтгэдэг үүрэг бол дунд хугацааны макро эдийн засгийн төлөв таамаглалыг бид нар тодорхой эдийн засгийн загварчлалтаар үндэслэж тооцоо судалгаа хийдэг. За энэ маань дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, гол манай улсын бараа бүтээгдэхүүний үн ханшны өөрчлөлт хэлбэлзэл, за эдийн засгийн дотоод нөхцөл байдал, орчин, инфляцийн түвшин ямар байх вэ гэдэгтээ бид нар одоо асамшин буюу таамаглал төвшүүлээд за тэр таамаглалынхаа хүрээнд одоо дунд хугацааны таамаглалаа босуулаад эдийн засгийн хөгжлийн яамд засгийн газарт хөрвүүлээд за энэ бидний босоосон таамаглал буюу загварчлалтээр үндэснээд эдийн засгийн хөгжлийн яам нь одоо жишээлбэл 27 оны төсвийн хүрээний мэдээлэл 28 29 оны төсвийн төсөөллийг босруулах үүрэгтэй. За үүний дараа бол дараа жилийн үдид бол ингээ 28 оны 27 оны төсвийг бол ярилцж эхлэх юм шүү дээ. Тэгэхээр нэг зүйл юу тодорхой байх хэрэгтэй вэ гэхээр түрүүн таны хэлжсэн татварын реформын шинжилгээний асуудал. Өнөөдөр одоо хувийн хвшлийнхэн бүхий л одоо жирийн иргэдчсэн татварын реформын асуудал, хувийн орлогын албан дотор, аж ахуйн нэгжийн орлогын албан дотор, бусад энэ нэмэгдсэн үрдийн албан дотор ямар реформ хийх гээд байгаа, ямар өөрчлөлт хийх гээд байгаа гэдэг асуудлыг хүлээгж байгаа. Өөрөөр иргэд бол нийгэм хүлээгээд байгаа. Одоогийн байдлаар зүгээр яг засгийн газраас санал асуулах байдлаар парламент вебсайт дээр тавьсан байгаа. За энэ дээрс ингээ харахад ер нь бол бидний хугацаа маш их алдчихэв. За энэ байдал маань эргээд төсөв санхүү эдийн засгийн нийгэм хөгжлийн одоо цаашдын байдалд бол шууд нөлөөлж байна. Тийм учраас хэрвээ реформ хийх гэж байгаа татварынхаа талдаа, орлого талдаа хийх гэж байгаа бол маш хурдан хийх ёстой. Их тэгтээ мэдээж одоо энэ эдийн засгийг дэмжих тий одоо энэ хүн болгон л татварын дарамт ачаал их байна гэдэг байгаа тий. За энэ нөхцөл байдал татварын бааз өрөө өргөдөг чиглэлээ ийм бодлогуудыг хийхийн хажуугаар за нөгөө талаас энэ төсвийн
зарлагын реформуудыг бас хийх ёстой. Ялангуяа би Лусан Жомц гүшүүнээ яриад байгаа энэ эдийн засгийн төсвийн эдийн засгийг нэмэх хөгжлийн үндсэн чиглэл дээр шалгуур үр дүн гэдэг асуудлыг сүүлийн үед маш их ярьж байна. Төсөв дээр уйлдахгүй байх гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд үнэхээр ийм байдалтай явж ирсэн. Үүний төлөө хариуцлага хүрээдэг албан тушаалтан, засгийн газар, ерөнхий сайд, сангийн сайд, улсын их хурлын гишүүн, их хурлын дарга, байнгын орны дарга гишүүд хариуцлага хүлээдэггүй. Ямар ч хариуцлага байхгүй. Тэгэл ингээд болоод өнгөрчдөг. Тэгэхээр цаашдаа бол энэ жилийн төсөв гэдэг яриад байгаа тийм. Энэ 2 оны төсөв маань тодорхой хэмжээгээр ингээд хөрөнгө оруулалт ингээд баахан төслүүд ингээд авчих. Зүүн төсвийн тухай хуулийн дээр юу заасан бэхлээр энэ төсөв чинь өөрөө хөтөлбөр дээр суурилсан төсвийн төлөвлөлт байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл боловсролын сайдын төсөв бол тодорхой 4-5 хөтөлбөр дээр суурлаад тэр хөтөлбөр нь хүрэж байгаа зорилго тэр зорилготой хүрэхин тулд ямар зорилтууд авах юм? Тэр зорилтуудыг хангахын тулд ямар үйл ажиллагаанууд байх ёстой? Тэр нь эргээд нөгөө ямар шалгуур KPI шалгуур ямар үр дүн төрөх юм гэдгийг гаргаж ирээд түүн шаардлагатай ямар урсгал зардал хэрэгтэй? Ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй? Хичнээн багш хэрэгтэй? Цэцэрлэгийн багш нарын тоо. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хамралтын тоо гэдэг ч юм уу. Ингээд нөгөө тэр багш нарын цалин ямар байх ёстой гэдэг ч юм. Энэ төсөвтэйгөө уялдсан байх ёстой. Манайх ингэж чадахгүй байгаа даа гол алтай байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө үндсэн чиглэл төлөвлөгөө санхүүгийн төсөв хоёр чинь уялдахгүй байгаа болохоор энэ одоо хичнээн сайхан үндсэн чиглэл уялдахгүй байх ч аргагүй юм шиг ингээ харагдаж байгаа шалтгаан. За бид нар 6 сард те ерхий сайдаас солио хийцаан те. За ингээд дахиад нэг 3 сар 100 хоногоо яваад дараагийн бодлогоудаа тодорхойлоод ижсэн ч одоо бас яах вэ гэдэг нь бас эргэлзээтэй тийм. Наа чи улс төрийн асуулт. Тийм улс төрийн асуулт. Улс төрт шүү дээ. Энэ бодсон үндсэн чиглэл үндэсний хэмжээний эдийн засаг энэ суурьаар нь улс төрийн манлайлал бас дахиад хэрэгтэй болчихж байна шүү. Энэ бодлогын баримт бичгүүд энэ эдийн засаг санхүүгийн тооцоо үндсэн чиглэл энэ хүрэж байгаа салбарын бодлогууд чи хөдлөх хэсгүү. Засгийн газар харин шинээр гарч ирээд хэмжээний ерөнхий сайд, сангийн сайд гарч ирээд энэ батлагдсан бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Шаардлагатай бол засвар оруулаад сайжруулах юм шүү. Тэрнээс шинээр одоо юм гаргаж ирээд зохиогоод тийм ингээд тэгэл янз бүрийн төсөл хөтөлбөрүүд дунд нь оруулаад ингээ явах маань эргээд нөгөө энэ хөгжлийн бодлого төлөвлөлт эдийн засгийн хөгжил өөрөө нөгөө уялдаа хамааралгүй тэгээд дандаа одоо эдийн засаг амжилтгүй яваад идэх гол шалтгаан дээр. Тэг нөгөө хэдүүлээ гоё юу ярив. Шийдлээ яриа тийм. Ядуурлыг 50% буурна. Хүний хөгжүүлэхээс өөр аргагүй бид нар. Боловсрол эрүүл мэндийн салбар байгаа л бид нар анхаарах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын 35% зам байгаа. Хөрөнгө оруулалт 3 хэд их найд орчим байгаа. 1 их найд нь зам. Одоо зохицуултын их юм бол бид нар орон нутгийн төсвийг маш бага ярьж байгаа. Улсын төсвийг 20 оноос хойш 3 дахин томорсон гэж шүүмжилж байгаа. Орон нутгийн төсөв 5 дахин дэлсэн. Энэ дотор нийслэлээр тал нь байгаа. Тийм, дээр нийслэлийн төсөв бол бүр данхаасан тийм. Тэрэн дээр хэн хариуцлага хүлээх юм? Иргэдийн төлөөлөгчд хариуцлага хүлээх. Иргэдийн төлөөлөгчдөр ярьж байгаа бодлого шийдвэрүүд ямар байгаа, төсөл арга хэмжээ ямар хинж ярьдаг. Улсын төсөвдөр л бүгд ихтрих аргалаа гэдэг тийм. За засгийн газар бол одоо улсын хурал бол юунд анхаарах юм бэ гэхээр энэ үндсэн энэ зорилтуудаа аваад явъя. Үүний тулд бид нэр эрүүл мэнд боловсрол эрчим хүчигээ төрн хариуцъя. Орон нутаг замаа хариуцгээд зоригтой хэлчих хэвээр. 1 их найдаар тий сая одоо төсвийн зарчмын зөрүүтэй санал гаргаад 1.2 их найд болоод нэмэгдчихлээ. Зам барих гэж байгаа юм. Аймгийн төв нийслэлийг холбохыг бол улс хариуцъя. Аймаг доторх замуудаа сумаа холбох замуудаа орон нутаг маань тарих өөрсдөө хариуц тий. Орон нутаг дээр орж байгаа татварууд маш их байгаа шүү дээ. Сая татраа багасгах юм үгүй гэж ярьж байна тий. Орон нутаг дээр ордог нь бол аж ахуйн нэгжийн орлогын албан дотор 40%, хувийн орлогын албан дотор 100%, амнаатын тодорхой хувь, газрын төлбөр 100%, малын үеийн төлбөр 100% орж байгаа. Улсын төс рүү орж байгаа чинь бол ерөөсөө нөөд, гайл, амнаатын нэг жоохон хувь тэгээд нэг зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ хаанаас татвар аваад юунд зарцуулах вэ гэдэг энийг л зөв болгочих хэрэгтэй. Тэгээ гол нь улс бол юу хийх юм бэ гэхээр хүнээл хөгжүүлэх гэдэг зорилго. За хоёрдугаарт нь орлогоо нэмэгдүүлэх талаа ерөөсөө хин ч ярихгүй. Яг үнэ. Татварыг бууруулах гэдэг бол бүгдээрээ ярьж чадна. Угаасаа энэ сэдв бол дэлхийн хаан ч ярьсан ямар ч хүнд таалагдана. За тэгвэл бид нэр зарлагаа бас бууруулах хэрэгтэй. Нийт зарлагын 67, 8% нь бид нэр халамж болон төрийн албаа агчдын цалинд явж байгаа. За бид энийг нэмэгдүүлнэ. Халамжийг бүгдээрээ л авъя гэж ярьдаг, төрийн албаа агчдын цалин бүгдээрээ нэмэгдүүлье гэж ярьдаг тийм. За тэгвэл бид нэр татвар нэмэхээс өөр аргагүй болно. Тэгээ татвараа буулгая гэж ярьж байгаа энийг буцаах буулгая гэж ярьж байна. Тэгээ өнөөдөр яг ингээд хамгийн их чанга дуурсан нь
хамгийн их одоо төсөв тавиулж чаддаг гэсэн ийм нөхцөлтэй байдлаа бид засах хэрэгтэй. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд бид нар яалчгүй уулуурхаан салбарынхаа бүтээгдэхүүнийг олон болгох хэрэгтэй. Одоо бид нар ерөөсөө зэс нүүр соёл зарч чадчих шүү дээ. Цаашдаа бид нар газрын ховроо, алтыгаа, ураана гэдэг ийм олон төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж чаддаг болох хэрэгтэй. Маш тодорхой зүйл хэлье. Америкийн нэгдсэн улс дэлхийн хамгийн том эдийн засгт хоёр хөрштэй. Мексик байна, Канада. Канадын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд $54,000. Мексик $14,000. $40,000 зөрүүтэй байна. За дэлхийн хоёр дахь том эдийн засаг манай хажууд байна. Бид нэр хүнээ зарах юм уу? Эсвэл хүнээ хөгжүүлж байгаад бүтээгдэхүүн зарах юм. Одоогийн байдлаар бидний хөрш биднээс юу аммаар байгаа. Би бол одоо аруул эзгий авна гэж бодохгүй байна. Цахилгаан машин үйлдвэрлэж, сэргээд хэрчмөж хөгжиж जैन те. Газрын ховор элемент болон энзэс гэсэн ийм цаашдаа хэрэглэгдэх зүйлүүдийг бид нэр хөгжүүлээд явах хэрэгтэй. Баял уулуурхаг ингээ ярихлаар газар шороогоо зарах хэмжээ юм те. Ингээ эсрэгүүцээд идэг. 126 гишүүн дотор маш их байгаа. Зардал нэмдэг зүйл маш их ярддаг мөртлөө орлогоо нэмэгдүүлэх уулуурхаагаа солонгоруулъя, төрөлжүүлъя. Энэ геологчдынхаа, инженерүүдийнхаа, байгаль хамгаалагчдынхаа энэ ур чадварыг ашиглая гэсэн зүйлийг ярихлаар үгүй болохгүй чадахгүй гэж суучдаг. Яагаад ингэ зарчимгүй байгаа юм бэ? Нэгэнд зарлага нэмэгдүүлж байгаа бол 126 гишүүд ч гэсэн ялангуяа гүйцэтгэх засаглалын сайд нар өөрсдөө зарлагаа яаж бууруулах юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Энийг ерөөсөө ярьж чадахгүй. Тэгээ энэ дээр ингээс явуулсан нөөд нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгжийн сая хэлсэн 60% төр улсын төсвөр орж байгаа. Тэгээ амнаад хувийн орлогын тодорхой хувь тий. Одоо жишээ нь нөөдийг 100% буцааж олгодог болоо гэдэг хүмүүс их ярьдаг. Улсын төсөв 20%-аар согт утгах байхгүй юу? Тэгээ бид нар яаж сая хэлж байгаа 40%-ийн халамжинд бид нар 40% гэж байгаа шүү дээ. Энэ 40% чинь тал нь байхгүй болно гэсэн үг шүү дээ. Боломжтой юм үгүй юм. Ийм нэг нэгдсэн байдлаар бодлогын мэтгэлцээнийг ялангуяа улсын хурал дээр өрнүүлэх ёстой байна. Дуртаан татвар бууруулж ярина гэж ярьж чадна. Нөгөө талдаа амнатаа өөрчлөө, ашиглалтын тухай хуулиа өөрчлөө гэх юм бол бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг татаад одоо юу гэдэг тэдэн их найдыг оруулж ирэх боломжтой байна гэдэг тийм бодлогын шийдэлтэй байх. Одоо энэ шүү дээ гадаадын зээл авч байгаа тийм байгаа. Тэгээд амнат гэж байгаа тийм. Хэрвээ уулуурхай маань солонгороод бүтээгдэхүүнүүд одоо 2 дахь 3 дахь эрдэнэт оюу толгой 5 толгойг бид нэр хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Олон улс төрөлсөлтмөр шүү дээ. Дандаа ингээд уулуурхайг хараагаа суугаад иж болохгүй л тийм. Тэгэхээр бид нар нөөтө бууруулах юм 10% бууруулъя гэж бол бид нар ялчгүй уулуурхайгаа 10% дахиад хэлэх хэрэгтэй. Бид нар нийгмийн даатгалын шинжилгээг бууруулъя гэж бол дахиад амнаад энийгээ дээшлүүлэх хэрэгтэй тийм. Нөгөө талдаа бас боломж байгаа. Нийт одоо энэ нөөт эндээс аж ахуйн нэгжийн орлогын албан дотор гэдэг чинь хувийн хвшлэмэн олон болоод хувийн хвшлэмэн ашигтай ажиллах тусмаа нэгсэн. Тэгээ төрийн оролцоог бууруулах хэрэгтэй. Төсөв өнөөдөр 33 их найд төрийн өмчт компани аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар гээд 29 их найд байгаа. Манай дотоодын мэдээлэл чинь 80 их найд ч тийм. Бараг төрн дангаараа 70-80% авчихсан байна. Энэ дээр бас ялгаж салах хэрэгтэй. Олон улсад өрсөлддөг төрийн өмчт компаниуд байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд хөрөнгийн өвөөж нь 0-оос 9.6% болж өссөн. Энийг хүмүүс ярихгүй байна. Энийг ярих хэрэгтэй. Нөгөө талдаа бид нар ямар төрлийн өмчт компаниудыг болиулах хэрэгтэй вэ гэхээр бодо татан болоод цомогдоход урсгал зардлаа багасгах боломжтой вэ гэхээр дотооддоо үйл ажиллагаа явуулдаг энэ төрлийн өмчт компаниуд. Яагаад төр нь өөрөө гарч ирээ гудамж цэвэрлээд байгаа. Мод тариад байгаа. Яагаад хоол хийгээ зараад байгаа. Эдрийг бүгдийг болно гэсэн. Тэгэхээр төрлийн өмчт компаниуд нийтдээ 60,000 орчим ажлын байр байгаа байхгүй юу? Эдрийг бид нар бууруулж чадаад яах юм бол сайн хэлсэн зарлага нь буураад зарлага буурчин гэдэг чинь бид нэр дотроо богсох боломжтой дүрдэн. Энийг ингээд цогцоор нь ярих хэрэгтэй. Айл нэг салбарын хүн гарч ирчээд нэг салбараа л ингээд бариад яваад байдаг. Эсвэл нэг салбарын төлөөлөл гарч ирчээд ихсэн буурлна гэсэн зүйл ярьж болохгүй. Цогцоор явах хэрэгтэй. Халамж авах гэж байгаа бол та татвар төлсөн байх хэрэгтэй. Таны төлсөн татвараас л хөндлөе. Та татвар төлөөгүй хөдөлмөр эрхэлдэггүй ажилсаг биш юм бол уучлаарай төр таны өмнөөс хариуцлага үлээх боломжгүй. Бусад хүний төлсөн татварыг би танд халамж олгож өгөх боломжгүй гэсэн. Энэ халамж болон татварын нэгдсэн бодлогыг хамтд нь ярих хэрэгтэй байна. Одоо тэгэхээр цогцоор нэг газар төвлөрөх хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо манай засгийн бүтцээр бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр илүү тохиромжтой гэсэн үг үү? Одоо саналуудаа оруулж их хурлд оруулахад тийм хөгжлийн төлөвлөгөөг хариуцж байгаа эдийн засгийн хөгжлийн яам байна. Тэгэхээр энэ ч нэ бодлогуудыг цогцоор нь хараад сангийн яам ялангуяа оролцоод орно. Тэгээд урсгал одоо халамжийн ихэнх нь гэр бүл хөдөлмөрийн нийгэм байгууллагын юм дээр байна шүү дээ. Эднийхэн маань бас хамттай байх хэрэгтэй. Татвар авж байгаа газар, халамж өгж байгаа газар энэ хоёр цугтаа эдийн засгийн хөгжлийн яамтайгаа ярилцаад энэ шинжилтийг хийх хэрэгтэй. Та сая бас их чухал үнцэг хэллээ. Ямар төрлийн өмчийг хөгжлөх боломжтой вэ гэдэг дээр те дотооддоо гэдэг нь дотооддоо тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг
бизнес аж ахуй тий хүчин чадалтай байгаа тохиолдолд та энэ тал дээр жоохон тодруулж хэлэхгүй. Яа тэгэхээр сая өнгөрсөн онд одоо юу гэдэг Евразийн эдийн засгийн хэлэлцээр гээл бас боллоо тий. Тэгэл дотооддоо бид нэгэнд үйлдвэрлэж чадаад байгаа юмн дээр дахиад импортын зах зээлийг нээж өгөх нэлээд юм шүмжлэлтэй юм боллоо. Яг энэ дотооддоо үйлдвэрлэх, дотоодод үйлдвэрлэж үйлчилгээ тий бас авах. Энийг хөгжүүлэхийн бас ач холбогдлыг та бас тайлбарлаж өгөөч. Тийм. Зөвхөн хувьчлал гэдгээс илүүтэйгээд тийм. Цалин нэмэх, эдийн засаг өсөхийн тулд бид нэр бүтээмжийг л дээшлүүлэх хэрэгтэй. Хаана бүтээмжтэй ажилтдаг вэ гэхээр хувийн хвшил бүтээмжтэй ажилтдаг. Тэгэхээр энэ төрийн дотоод одоо жишээ нь цахилгаан төвөө гэсүүлжээ эрчим хүчний хэдэн төрийн өмчт компани Мят бас байна тий. Төрийн банк гэдээ бас байгаа. Эднэр маань одоо нийт төсвүүдээр оруулж байгаа орлого дээр бас байгаа. Тэр нь ногдол ашиг гэж оруулж байгаа. 1.6% байхгүй. Одоо энэ дотор байгаа энэ нарийнхан зураас гэсэн үг. Тэгэхээр татвараа буулгах гэж байгаа бол бид нар тэр төрийн өмчт компаниуд ногдол ашиг их болгох хэрэгтэй. Хөрөнгө өгөөж ирж байгаа. Тэрнийг их болгоно. Эсвэл тэрнийг болийг татан болгох. Тэгээд одоо сая хэлсэн аж ахуйн тооцоо төлөвлөрийн газар гэдэг дүүрэг болгон дээр тогтчилт үйлчлэгээний компани гэж байгаа шүү дээ. Ус совог өдөр дах энэ төрлийн бүх олон байгууллагууд бүгдээрээ төрөөс хамааралтайгаар үнийг нь төрөлнөд тогтоочихсон. Тэрнээс болоод алдагдaltaй ажилтдаг. Үе шаттайгаар ховчлох олон нийтэд хувьцаагийн санал болгох тийм. Ингээд явах нь бол өөрөө аяндаа энэ бүтээмж цаажраад манай Монголын эдийн засаг хөгжиж явна гэсэн. Манай хувийн хвшлийн орон зайгаар тэлэх гэж байна гэсэн үг шүү дээ. Одоо 25% байгаа шүү. Тэгсэн мөртлөө 25% дээр хичээгээд чармаагаад ажиллаж байгаа хувийн хвшлүүдийг маш муухай хэлж байна. Энэхот эдийн засагчаас за сая зал ерөнхий сайдл Эрдэнэс 5 толгойг нээлттэй компани одоо болгох зорилгоор аудит орууллаа гэдээ бас мэдгдсэн шүү дээ. За та хэллээ уул уурхай дээр суурилж хөгжих гээд байгаа бол уул уурхайгаа сайн хөгжүүлээ гэдэг. Яг энэ хувьчлал дээр бас Мятыг бас хөвчлөхаа бас мэдгдсэн байгаа. Одоо 90 дараа хэсэг одоо тал дээрээ та бас байр суурь хэлж өгөөч. Одоо уул уурхай бол одоо хамгийн их хулгай нүрлээд байгаа хаанаас эхлэх ёстой энэ эрсдэл байгаа гэх мэтчлээ. Тэгээд хувьчилсан тохиолдолд ямар өгөөж бий болох, эдийн засгийн ямар том орон зай бий болохын гэдэг дээр тамаг тооцооллууд дээр та баримжаа өгөөч. Тийм. Ерөнхийдөө сая гишүүн бол энэ төсвийн орлогын бүтцэд өөрчлөлт оруулах. За дүүнийгээ дагаад энэ зарлага дотроо бас өөрчлөлт оруулах. Ялангуяа энэ урсгал зарлалын дотор бараа үйлчилгээний цалин хүйс одоо бусдаар гүйц за нийгмийн даатгалын шимтгэлгээ гол зардлууд англиараа байдаг юм л да. Тэгэхээр эндээ бүтцийн өөрчлөлтүүдийг орлогоо хамтдаа зарлагаа хамтдаа ингэж өөрчлөх ийм бодлогын арга хэмжээнүүдийг авахгүй бол бид нар өнөөдөр ийм байдлаараа ахаад 5-10 жил явах юм бол эдийн засгийн хөгжил яриад хэрэггүй. Нөгөө талаас том зургаараа бас бид нар хэдэн он хүртэл одоо ингээд 2030 он хүртэл бид нар энэ уул уурхай салбар дээр тулгуурласан эдийн засгт явах юм. Ялангуяа энэ эдэлхийн эдийн засгийн чиг хандлага чинь энэ газрын дорох баялгаасаа илүү экосистем рүү явж байна, урд хөршин маань тийм болж байна, илүү ховор металлын асуудлууд байж байна. Энэ утгаараа эдийн засгийн төрөлжилтийн асуудал чухал. Сая бас яриад л тэр гаргалгаа нь ямар шийдэл нэг байх вэ? Одоо жишээлбэл нэмэгдсэн үртгийн албан дотор дээр манайх бүх бараан дээр харав авч. Бусад улс орн дээр яадаггүй гэхээр ерөөсөө энэ усыг худалдаж авч байгаа бол энд ноогдох нэмэгдсэн үртгийн албан дотор нэг 3% Өөр төсвөрөөсөө хамаарад өөр шал өөр тийм 30% байх. Тоног төхөөрөмж худалдаж авах, онцгой тансаг хэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авал 15-20% байдаг гэдэг ч юм уу. Ийм ялгаанууд байдаг. Тэгээд тийм зүйлүүдийг тэр чин юунд цаана нөлөөдөг гэхээр нөгөө орлогын тэгш бус байдал чинь шулаад явж байна. Хүний орлого чинь тодорхой хэмжээ бидний эцэст хамгийн гол зорилго бол зөвхөн Монгол улсыг хөгжүүлэх гэдэг ингээ уриал явуулсан гэж яриад байна те. Гэтэл Монгол хүний зөвхөн жирийн иргэний орлого сайжрах асуудал байхгүй. Сайн орлоготой, сайхан амьдралтай тийм л асуудал чухал болохоос ш. Одоо ингээ макро төвшөнд тэрний төлөө яг хөө эдийн засгийн бодлого, мөнгөний бодлого, төсвийн бодлого явж байгаа хэдий болж эцсийн үр дүн эрүүл мэндтэй, боловсролтой, өв тэгш. За тэгээд одоо ажил хөдөлмөрлөлтөө, улс орныхоо эдийн засаг нөгөө оролцоотой эдийн засагтай тий
эдийн засгийн өсөлтөнд орцдог. Одоо нэг тэрнээс хүртэл шийдэл хэрэгтэй байна гэж та түрүү ярьсан. Уул уурхай салбарт одоо уянга гишүүний өргөн барьсан тухай хуулийг уншиж ирсэн. Хуулийн төсөл бэлтэж байгаа гэдэг өргөн барихаар бэлтэж байгаа гэдэг чухал ашигт малтмлын тухай хууль. Стратегийн орд гэж одоо нэрлэмээргүй байна гэд. Тэгээ газрын ховор гэх мэтчлийн одоо алаглуулмаар байна те илүү салангруулмаар байна гэдэг дээр чухал ашигт малтмлын томьёоллоо өргөн болгоод тэгээ орлого нэмэгдүүлэх талд нь тэгэнгүүт энэ амнат гэдэг юм уу уулуурхайгаас олж байгаа татварууд дээр чухал ашигт малтмал гэж томьёолонгуудаа тэрэн дээр олборлолт хийж байгаа компаниуд нь дахиад нэг татварын юм схем тэрийг баялагын сан руу хийх гэсэн нэг схем байсан шүү дээ. Та энэ дээр юу нь юу гэж бодож байна? Гэх мэтчлийн ийм орлого нэмэгдүүлэх одоо яригдж байгаа тэг боломж гэж харж болох үст тийм төслүүд юу байна? Хуулийн төслийг уншаагүй байгаа болохоор яг ямар агуулгатай үзэл баримталтай байгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ оюун гишүүн бол салбараа маш сайн мэддэг мэргэжлийн юм болохоор найдвартай одоо сая уул уурхайн салбарыг дэмжих хуулийн төслийг өргөн барих болов гэж бодож байна. Тэгээ танилцсныхаа дараа бас тусна ярилцлага зүгээр болов гэж бодож байна. Шийдлүүдийн дотор нэг зүйл байна. Манай төсвийн хөрөнгө оруулалт байгаа. Орон нутгийн хөрөнгө оруулалт. Тэгээ сая хэлж тээ. Орон нутгийн хөрөнгө оруулалт улсын төсвийнхоос том бохгүй. Дээрээс нэмэр манай гадаад зээл байна. Энэ гадаад зээлийг бид нар өөрчлөх хэрэгтэй. Одоо ингээд бид нөгөө төсвийнхоо зардлыг тодорхой хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүний хуваар ингээд хязгаар барьж байгаа шүү дээ. Тэгмүүд орон нутагт зам тавья гэсээр байгаад гадаадаас авсан зээлийнхээ ашиглалтыг хязгаарлаад идэг. Хурдан газрын тосны үйлдвэр ашиглалтанд оруулаач. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгааны ашиглалтанд оруулаач. Гаднаас зээл авч байгаа бол тэрнийг хурдан төслөө дуусгах хэрэгтэй байхгүй. Тэрнийг дуусгахгүй одоо газрын тосны үйлдвэр хэдэн жил болж байна. Анх эхлснээсээ хойш ингээд сунжирсаар байгаад төсөв төртөнд бараг 2 дахин ихсэж шүү дээ. Энэ юутай холбоотой гэхэлэр ерөөсөө энэ улсын хөрөнгө оруулалт буюу ялангуяа улсын төсвөөс хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээд ямар ч приоритет буюу энэ дараа байхгүй. Хэрвээ үнэхээр эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой тэр томоохон мега гэж хэлэхээр төслүүд байгаа бол тэр нь нэмэн үрдэг бий болоод эдийн засгийн өсөлтийг харахад чухал ажилтнаа гэдэг нь тодорхойлогдсон бол бид нар энэ одоо чагсаасан байгаа 3.1 их найдынхаа энэ хөрөнгө оруулалт одоо нэг сум хоорондын зам гэдэг ч юм уу, за авч зогсоол гэдэг ч юм уу, сумын хөдөөгийн сумын авч зогсоол гэдэг. Энийг бид нар канселчих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр их үүсвэрийг аль болох приоритет өгөөд хамгийн чухал гэсэн зүйлүүдэд тэр их үүсвэртээ оруулж гадаад зээлийн ашиглалтыг оруулж ирэх хэрэгтэй. Тийм бодлого юм хийж чадахгүй яваад байна. Гадаад зээл ашиглалт яагаад чухал вэ гэхээр энгийнээр жишээ тайлбарлая. За прив судалдаж аавна, банкнаас зээл аавна, халтур хийгээд орлоготой болёо гэсэн тийм зорилготой. Банкнаас зээл авлаа тэгснэ прив авахгүй хүүгээ төлөө суугаад байгаа. Энэ ийм байж болохгүй. Гаднаас зээл авсан бол хурдан төр төслөө хэрэгжүүл дуусаад орлого олох хэрэгтэй шүү дээ. Одоо нөгөө бизнес эхлүүлэхэд зээл аваад нөгөө бизнес эхлүүлж чадахгүй байгаа л гэсэн үг шүү дээ тий. Одоо эрүүл мэнд боловсрол эрчим хүч гэж байгаа юм тий. Тэр одоо энэ цаг үеийн мэдээллүүдийг хараад байхад бас боломж гэж харагдаад байгаа эрчим хүчний салбарт Дарчхан цайд нэлээд олон гадаад их үүсвэрийн санхүүжилтийн боломжуудыг бий болгоод тий одоо бараг 8 их найдын бэлэн санхүүжилтийн боломжтой байна шүү гэсэн мэдээллийг бол өгöd байгаа. За эрчим хүч гэхээр мэдээж агаарын бохирдолтой холбогдно. За гаднаас татж байгаа их үүсвэрүүд зэрэг эрчим хүчний боломжууд байгаад байгаа тий. За наран салхины технологи нь одоо ер нь өртгөх нь яаж байгаа нь тий. Одоо яг энийг хэрэгжүүлээд явхад яг үнэхээр 8 их найдад чинь том дүн шүү дээ. Хэр боломжтой вэ? Эрчим хүчний дэд бүтээц хот төлөвлөлтөд бусад бодлогуудаа уялдуулад явхад та энэ дээр ямар байр суурьтай вэ? Тийм бүрэн дүүрэн боломжтой. Төслүүд дотроос хамгийн амжилттай хэрэгждэг төслүүдийн нэг нь болохоор тийм сэргийгт эрчим хүчний салбар. Үйлдвэр дээр бэлэн бүтээгдэхүүн гардаг, талбай дээр очил угсраал дуусаа. Батарейн бэлэн байждаг те. Одоо хамгийн бодит жишээ Монголд сая нийслэл хийж үзүүллээ шүү дээ. Орон нурын одоо цахилгаан батарей станцыг барьсан те. 3 сарын дотор батарей цахилгаан станц. 3 сарын дотор ашиглалтанд оруулж чадчихжээ. Тэгэхээр энэ гадны хөрөнгө оруулалт сонирхож байгаа хөрөнгө оруулагч нарыг энэ сэргийгт эрчим хүчний салбарт оруулж ирэх нь бол маш зөв. Нөгөө талдаа бид нар энэ эрчим хүчний энэ өрсөлдөөнд зах зээл гэдэг зүйлийг бий болгох хэрэгтэй. Энэ дэрийн эцэг гишүүн ажиллаад хуулийн төслийг боловсруулж байгаа гэж ойлгосон. Тэгэхэд гол нь энэ орон нутагт ажлын байр байхгүй нэг чинь эрчим хүч байхгүй байгаатай л холбоотой. Одоо Эрдэнэт хотод очиод бейкерийн талхны цех, одоо бейкерийн нээя гэдэг 380 техникийн зөвшөөрөл олдохгүй. Нийслэлд одоо Баян хошуунд очиод кафе нээя 380 цахилгаан авъя гэхэлэр олдохгүй. Тэгэхээр хүчин одоо бид нар хүчин чадал байхгүй учраас хязгаарлагдмал. Тэгээд тэгсээс тэнд нөгөө хүн сурталчилгаа гэхээс илүү хүчин чадлаас илүү. Тийм. 20% нь бид нар гадаадаас авч байгаа шүү дээ. Импортлж байгаа тийм. Тэгэхээр энийг бид нар өөрсдөө эхлээд дотоодоо хангадаг болоод цаашлаад экспортдаг болъё гэсэн. Дорчаан цадын зорж байгаа энэ зүйлүүдийг бол би зөв гэж бодож байгаа. Тэгээд гол нь нөгөө
улс төрийн хувьд доктортой гэх юм уу те 126 гишүүн 126-аа тэгээд орон нутгийн маань ч гэсэн эрчим хүчний сэргээгдэхин төслүүдийг бол явуулах боломжтой байна. Хурдаг явуулъя гээд энэ дээр санал нэгдэх хэрэгтэй байлгүй гэж бодож байна. Таны хувьд бол төсвийн төслүүд дээр бол олон жил за аль нь илүү боломжтой вэ? Аль нүүдэн дээр ер нь хэрэгжээд ирсэн байна гэдгийг бас нэг энэ олон жил бас логик одоо юу гэдэг нь те зүй тогтлыг нь бол ажиглаж ирсэн баг. Одоо ер нь ирэх жилүүдэд хөдлөх том төслүүдээс хамгийн боломжтой байхаа хийчих байхаа гэсэн тэр итгэл найдвар өгсөн төслүүд юу вэ? Жишээлбэл эдийн газрын тусал одоо боловсруулах үйлдвэрээ нээя гэл одоо дэд бүтцийн юмнууд дээр нэлээд балаацтай ажиллаад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр зүгээр яг өнгөрсөн жилээс шинэ парламент засгийн газар бүрэлдээд ингээд ажил 14 мега төслийн асуудлуудыг ярьж ирсэн тийм. Тэгээ энэ дээр үнэхээр яг нэн шаардлагатай бидэрт хэрэгтэй төслүүд бол үнэхээр нефт босруулах үйлдвэр байж байгаа, гангийн үйлдвэр байж байгаа, алт цэвэршүүлэх үйлдвэр байна. Ерөөсөө энэ үйлдвэрүүдийг бид нар нэмэн өртөг бий болгодог үйлдвэрүүд байхгүй. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал чинь бид нар газрын доорх эрдэс баялгаа холбоорлоо шууд түүхийгээр нь ганц худалдаа хүч рүү нийлүүлээд байна. Тэгээ босруулалт байхгүй, нэмэн өртөг шингээгүй. Буцаад харин одоо ингээд нүүсээ нийслэл гэдэг ч юм уу нүүсээ өгчөөд буцаагаад нүүсээ импортоор авруулж ирж байгаа асуудал. Ийм утгагүй асуудал байж болохгүй байхгүй. Ерөнхийдөө нэг ийм асуудал байгаа. Түрүүн та асууж ирсэн. Энэ аливаа хөрөнгө оруулалтын төсөл дээр шүү дээ. Энэ зардлуур ашигын шинжилгээний асуудал чухал гэдэг. Тий, одоо тэзүү гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар сая гишүүн маань яриад байна л да боловсрол эрүүл мэндийн салбар дээр эрчим хүчний салбар. Тэгэхээр боловсрол эрүүл мэндийн салбар чинь нийгмийн шин чанартай салбарууд тий. За энэ дээр тэгтээ зардлуур ашигын шинжилгээ хийж болдог. Ялангуяа нийгмийн үр ашигын шинжилгээ хийж байдаг. Өөрөөр хэлбэл 6 настай хүүхэд сургуульд ороод төгсөн төгслөө ямар боловсрол ярих вэ? Тэр чинь цаанаар мөнгөөр үнэлэхгүй мөртлөө цаана үн цэнд бий болгож байгаа. Үнэтэй Монгол хүн хөгжиж чухал байхгүй. Тэгэхээр богино хугацаанд одоо эрүүл мэнд боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт богино хугацаанд үр дүнгээ харагддаггүй хэдий боловч урт хугацаанд дандаа үр дүнгээ үзүүлдэг. Харин тэр нөгөө дэд бүтцийн шин чанартай зам гэдэг ч юм эрчим хүч богино хугацаанд үр дүнгээ харуулад байдаг. Эдийн засгийн өсөж байгаа юм шиг харагддаг. Урт хугацаанд бол тэр нь улам буугаад байдаг. Тэгэхээр ерөөсөө тэр эрүүл мэнд боловсролын салбарт хуулийн чухал гэдэг нь ойлгомжтой. Зүгээр яг энэ цаг хугацаа бага байгаа учраас реформын шин чанартай асуудлууд маш их бий. Жишээлбэл төсвийн улсын төсөв орон нутгийн төсвийн хооронд харилцааны асуудал байгаа. Бид нар 21 аймаг маань улсын төсвөөс зарим нь татаас авдаг, зарим нь одоо татаас улсын төсөв төлрүүлдэг гэдэг чинь. Энэ дээр шинжилэлт хийх ёстой. Тэгэхгүйгээр одоо ингээд бус орон нутгийн хөгжлийн асуудал бас ярьж болохгүй. Ингээд том зургаараа харах юм бол төсвийн орлого зарлага, орон нутгийн төсвийн хоорондын харилцааны асуудал, эдийн засгийн макро түвшний одоо энэ төсвийн бодлого, мөнгөний бодлого, за тэгээ валютын ханшны бодлого, сая бүтцийн бодлогын асуудлууд ярьж байна. Тэр өмч өвчлөлттэй холбоотой асуудлууд ярьж байна. Бусад улс орнууд яадаг вэ гэхээр тэр улс орныхоо төрийн өмчт байгаа одоо үйлдвэрийн гацуудаа эхлээд сайн ажилтаа ашигтай ажиллуулж бүтээмжийг сайжруулсны дараа тэгээ хувийн хвшил шилжүүлэх байхгүй. Тэгэхгүйгээр шууд хувийн хвшил шилжүүлнэ гэсэн ойлголт байж байгаа. Ингээд алтаанууд гараад. Яаж вэ? Арга зам нь маш чухал болчиход байна тий. Тэгэхээр та реформ гэдэг үгээ бас нэлээд олон дурдлаа. За гишүүн маань бас хэллээ те бид нарт шийдэл хэрэгтэй байна. Шийдэл дээр энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль. Түүний удирдлагын тухай хууль. Энэ дээр ажиллаж байгаа юм байна гэж байна тий. Тэгэхээр 5 жилийн үндсэн чиглэлд бас 2030 он гэхэд нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.7 мянган долларт хүргэнэ гэж бас зорьсон байгаа. Тэгэхээр энэ дараагийн сонгуулиас өмнө энэ олон зорилгоодыг бас хэрэгжилтээр нь бас та бүхэн маань хамтарч ажилласаа гэж уриалж байна. Нэвтрүүлгийн төгсгөл бас бизнес болон иргэдийн дуу хоолойг шингээж тий олон талын хилцүүлэг хийж ингэж оновчтой шийдлийг хамтарч гаргаарай гэж бас одоо эргэн үеийн яриас захиж хэлмээр байна. Тэгээд маш их баярлалаа та бүхэнд. Оролцоог хүлээн авч бидний нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн. Тэнд хүрээ хөтөлбөр маань өндөрлөж байна. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд. Үзэгчдээ засаглал ба зах зээл хөтөлбөрийн дугаар та бүхэнд хүрлээ. Дараагийн дугаараар хэрэгэд уулзъя. Бодлого тодорхойлогч зах зээлийн түлхүүр тоглогчдын дунд эрүүл өрсөлдөөн, хөгжил, бүтээмж, инновац боожих боломж. Зорилт дагуулсан галгарсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, бодит санаачлан, үйлдэл гаргалгаад хамтран хилэлцэх холбоос. Анализ шоу засаглалт нээлттэй зах зээлд шударга зарчмыг нэхнэ.